Энэ жил Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн тохиож байна. Тиймээс ан хүрээнд нийгэмлэгийн гишүүдийн дунд олон бүтээлч арга хэмжээг зохион байгуулж байгааг нэг нь стратеги 2030 бодлогын баримт бичгээ шинжилэн батлах явдал юм а. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн улаан загалмай нийгэмлэгийн гишүүд ээлжилт бус чуулганыг зохион байгууллаа. Олон улсын улаан загалмай улаан авиргын сар хөтөлбөрийн мандат үйл ажиллагаа 4 стратеги 30 гэсэн хөтөлбөр маань шийдлэгдсэнтэй холбогдуулаад Монголын улаан загалмай нийгэмлэг маань 80 жилийн хойно босгон дээр улаан загалмай эрх зүйн байдлын тухай хууль болон улаан загалмай 4 стратеги 30 гэсэн үндсэн хууль эрх зүйн актуудаа өөрчлөлт хийх зорилготойгоор өнөөдөр орон нутаг болгонд яг энэ цаг яг энэ мөчид ээлж тус чуулгануудыг хуралдуулж байна. Өнөөдрийн чуулганаар бид нэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 4-нд оруулах өөрчлөлт санал стратеги 30-д оруулах өөрчлөлт саналыг хэлцэж нийт гишүүдээр хэлцүүлээд бид нар өөрсдийнхөө саналыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн ээлж бус чуулган буюу энэ оны 7 сарын 5-6-ны өдөр зохион байгуулагдах үндэсний чуулган уулзалт дээр бид нэр саналаа хөргүүлэх зорилготойгоор энэ ээлж бус чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. За энэ чуулганд өнөөдөр манай Орхон аймгийн улаан загалмай хорооны дэргэдэх зөвлөлүүд, удирдах зөвлөл, санхүү хяналтын комисс, анхан шатны хороо, мөн улаан загалмайг дэмжиж ажилладаг анх байгууллагуудын төлөөлөл болсны чинь 45 гишүүдийн бүрэлдэхүүнээр энэ хурлыг зохион байгуулах гэж байна. Өөрчлөлт орсонтой холбогдуулаад Монголын улаан загалмай нийгэмлэг стратеги төлөвлөгөө нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрхэм зорилготой хэрэгжүүлэхэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох тулгуур баримт бичиг юм а. Өнгөрсөн хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэг стратеги 2020-ыг амжилттай хэрэгжүүлж иржээ. Тиймээс үйл ажиллагааныхаа ололт амжилт сурамжид тулгуурлан хурдастай өөрчлөгдөн шинжлэгдэж байгаа нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн хөгжлийн 2030 он хүртэлх бодлогыг тодорхойлох баримт бичгийг батлах гэж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Монгол оронд хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны стратегийг үндэсний хүрээнд хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдлогч ажилладаг байгууллага юм а. Өөрчлөлт орсонтой холбогдуулаад Монголын улаан загалмай